Сэндийн энх бод. Контрол комендатор нэвтрүүлэг. Лав гараг бүр 20 цаг 30 минут. За сайн байцгаана өрх үзүүлэгчтэй. Комендатор нэвтрүүлгийн шинэ дугаарыг хэлж байна. За энэ дугаараар техникийн технологийн дээд сургуулийн сургалт хариуцсан захирал Баярмаа зөвшөөр оролцох гэж байна. Тэгэхээр хавар болгон за 100 болгон гэр болгоны өмнө асуудал үүсдэг шүү дээ. Ер нь бол ямар мэрэгчлэлтэй болох уу, ямар сургуульд орох уу, хэн болох уу гэх ийм асуудал тулгардаг шүү дээ. Ийм асуудал тулгардаг үе одоо яг эхэлж байна. Тэгэхээр яг ер нь бол эцэг эхчүүдийн зүгээс одоо хүүхдүүдэд ямар мэрэгчлэлтэй болох уу гэдэг хвчлэн яг эцэг эхчүүд бол өөрсдийнхөө одоо мэрэгжлийн чиглэлээр бас мэрэгжлээ өвлүүлээд үлдээх энэ төр ийм бас хандлага бол ажиглагддаг. Гэхдээ эцэг эхчүүд зөвлөхөд бол хүүхдүүд чинь юунд дур сонирхолтой байна? Тэрийг сайн ажиглал, юунд одоо дуртай байна? Зүрх сэтгэлийн чагна. Тэгээд ажиглал тэгээд тэр одоо дунд сургуулийнхын багш нартай зөвл хүүхдүүдтэйгээ маш сайхан нээлттэй ярилц. Тэгээд ажил мэргэжлийн чиг баримжааг бол эцэг эхчүүд бол анхныхын зөвлөгөөг өгөх ийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ дээр бол маш одоо юу ажиллаарай, хянамгаа нягхуур ажиллаарай гэж бас зөвлөх байна. Тэгээд яг сүүлийн үед манай эцэг эхчүүд бас их юу болсон байна, сүрхий болсон байна. Тэгээд одоо бид нар чинь сүүлийн 2 жил эцэг эхчүүдийн өдөрлгүүдийг бол тусгаалan зохион байгуулдаг болсон. Тэгэхээр эцэг эхчүүд бол одоо би хүүхдээ ямар сургууль сурах гэдэг юм бэ гэдгийг зүгээр нэг сургуулийн рекламанд сууртагдаж ирэхэ болсон байна. Бүр одоо тухайн сургалтын байгууллагын сургалтын орчныг үзэж гин, ямар багшлах одоо боломж нөөц нь байж гин, ямар энэ байгууллага чинь соёлтой энэ гаднаас нь хараад бүх юм одоо тодорхой шүү дээ. Тэгэхээр ирээд тэр өдөрлгүүдээр маш их ирж тэр хүүхдүүдийн сургуулийг бол бас их сайн сонгож байна. Энэ бол үнэхээр давуу тал. Хүүхдүүд одоо мэрэгчлээ сонгоход бол эцэг их гэр бүл нөлөөлдөг гэсэн үг байна. Тийм, нөлөөлнө. Эцэг их гэр бүл, найз нөхөд үе тэнгийнхэн бол маш их нөлөөлнө. Тэгээд хүүхэд бол өөрөө би юунд дуртай вүлээ, юунд сонирхолтой вүлээ гэдгийг аягүй сайн өөрөө ч гэсэн анзаарч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг манай найз одоо нэг тийм сургуульд орчлоо, тэрийг дагаад орё ч гэдэг юм. Эсвэл бол тэр нэг аягүй өндөр цалинтай юм байна ч гэдэг юм. Өөрийнхөө зүрх сэтгэлийг даахгүй мэрэгчлээ сонгочдөг. Дараа нь нөгөөдхөн сонирхолгүй болоод ирэхээр цаг хугацаа баахан алдаа дахиад мэрэгжил эзэмших гэдэг ингээд бас асуудлууд үүсдэг учраас энийг анханасаа нягхуур нямбай өөртөө одоо хариуцлагатай өөртөө үнэн чингэж бас манай төгсөвчд эцэг эхчүүд тэгээд манай бас багш нар ч гэсэн бүрэн дунд боловсролын багш нар ч гэсэн энэ дээр бас анхааралтай ажиллах хэрэгтэй байна гэж зөвлөх байна. Техникийн технологийн их сургууль, дээд сургууль орч үзчихсэн л да. Тэгээд ингээд хуучин эн чинь юу юм бэ л шүү дээ. Барилгын теннис гэж. Тэгээд барилгын 5 дугаар одоо техникийн сургууль ийм сургуулийн тийм суурин дээр одоо бий болсон. Тэгээд энэ бол одоо улсын байжгаад одоо менежментийн хувьчлаар хувийн болсон. Ийм сургууль дээр тий. За зөв миний хамгийн түрүүнд харагдсан зүйл тэр маш тийм юм гэдэг. Нэгдүгээр бол энэ яг ингээд чиглэлийн нөөцлөг авч явсан байна. Энэ удаа хугацаанд. Тэгээ хоёрдугаарт нь юу гэдэг маш системтэй хөгжлийг хөгжүүлсэн. Гуравдугаарт нь материалын баазах сайтай байж би анзаарсан. Тий. Тэгэхээр манай сургууль бол 1984 онд анх барилгын мэргэжлийн 5 дугаар дунд сургууль нэртэй байгуулагдчихсэн. Тэгээ хөгжлийнхаа явцад бол 99 онд бол барилгын одоо коллеж тэгээд дээд сургууль болж өргөцсөн. Тэгээ одоо манай сургууль бол техник технологийн дээд сургууль, дээд сургууль бол Харьяа техник технологийн политехник коллеж, Монгол хойсон технологийн коллеж гэдэг хоёр харьяа сургуультай явж байна л да. Тэгээ манай сургуулийн хувьд бол улсын сургууль байсан. Тэгээд менежментийн хувьчлаар бол хувьчлагдсан. Тэгээд манай дээр хамгийн сүүлд одоо тэр олон улсын магадлал итгэмжлийн байгууллагын төлөөлөгч одоо хүрэлцэн ирээд улсын сургууль байжгаад хувийн сургууль болоод тэг яг тэр чиглэлээ үйл ажиллагаагаа алдагдaltaгүй авч явсан. Үнэхээр сайн авч явж байгаа. Нийгмийн хариуцлага маш сайн биелүүлж байгаа ийм сургуулийг бол ховорхон харж ирсэн. Энэ бол онцгой тохиолдол гэж бид нарт бас хэлж ирсэн. Тэгэхээр үнэхээр одоо манай сургууль бол тийм анх барилгын мэргэжлийн сургууль байсан. Яг тэр чиглэлээ хэв шинжээ хадгалаад өнөөдөр бол барилгын мэргэжлийн жижиг сургууль болоод хөгжөө явж байна. Сургууль бол 35 жилийн түүхтэй сургууль. За тэгээ 2010 оноос эхлээд бол Монголын мянганы сорилтын сангаас бид нар бол тодорхой тендерт оролцоод төсөлд оролцоод ингээд 2.5 сая тэрбум Америк доллар дээр нэмээд ингээд нийтдээ 3.2 тэрбум одоо төгрөгөөр бид нар бол
энэ материалын баазаа бэхжүүлж чадсан. Одоо тэр нь болсон материалын бааз бол тэр юм байна тий. Ер нь бол манайх ч хувь чинь маш сайн суурьтай барилгын сургууль байжгаад тэр их одоо хөрөнгө оруулалтыг татаж авна гэдэг бол үнэхээр энэ одоо материалын бааз орчин бол сайн байхаас өөр гарцаагүй. Тэгээд тухайн үедээ бол Японы, Германы одоо хаана тэр шинэ технологи хамгийн одоо хөгжил өндөртэй байгаа тэр орны технологиг оруулж ирээд яг сургалтын стенд тэр тоног төхөөрөмжөөр тоноглосон. Манай сургалтын орчинд бол одоо сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд маш сайн байгаа. Тэгэхээр 13 оноос хойш бол сургууль өөрсдөө санхүүжүүлээд тэр лицензтэй програмын мэдээж хугацаа дуусна. Тэрийг одоо програмыг сэргээгээд өшөө одоо тэр хугацаанд чинь техник технологи асар хурцтай хөгжиж чинь тэрийг одоо дагаад тоног төхөөрөмжөөр шинжилээд явж байгаа. Ийм менежмент нэвтрүүлдэг одоо бас сайн менежменттэй сургууль. Сургуулийн танхим гэдгээс гадна энэ бол дээр нь дадлагын маш том бааз. Тийм манай сургууль чинь бол ерөнхийдөө онлайн одоо мэдлэгтэй. Тэгээд одоо ур чадвар, дадлага, лаборатори, за тэгээ харилцаа буюу одоо хандлагыг төлөвшүүлдэг ийм сургууль. Тэгэхээр зэрэг аль алийн одоо процессын хувьд уян хатан бөгөөд одоо тэр харьцааг бол аягүй сайн авч явдаг. Тэгэхээр ер нь бол манай дээр яг тэр үйлдвэрлэл дадлагын одоо орчинд бол маш их хичээл ордог байж байгаа. Тэгээд одоо өөрөө ч ярьсан ойлгоход одоо техникийн технологийн дээд сургууль бол одоо дэрэгдээ бол техникомтой хуучнаар бол техникомтой. За тэгээд дээр нь бол бас юу техник мэргэжлийн сургуультай. Одоор хэлдэг бол МСУТ гэж байгаа тийм МСУТтэй. За тэгээд лиценз сургуультай. Тийм койсонтэй. Ийм одоо дөрвөн ийм үе шатлсан одоо тийм одоо боловсролыг уурхай ажиллаж ойлгож болох нь шүү дээ. Болно тий. Манай сургууль бол бас онцлогтой шатсан боловсрол олгодог онцлогтой. Ер нь бол Монгол улсад ийм одоо боловсролын тогтолцоог хэрэгжүүлж байгаа сургууль бол их ховор байдаг. Тэгэхээр манай сургууль бол яг тэр шаталсан боловсролыг нөгөө мэрэгчлээ ажилтнаас нь техникч тэгээ дээд боловсролтой ажилтан тэгээ бүр агсан түвшний магистрийн түвшинд хүртэл одоо ингэж бэлтгэж өгдөг шатлаад за тэр хүүхдүүд нь бол хоорондоо ингээд нөгөө кредит дүүцүүлээд шатлаад суралцах юм бүрэн боломжтой юм сургууль байгаа. Тэгээ ер нь бол ингээд яг энэ мэрэгчлээ ажилтнууд жишээлх юм бол би зүгээр жишээ хэлээ л да. Автозамын инженер болох гээд нэг хүүхэд одоо боддог байлаа, мөрөөддөг байлаа. Тэ би ерөөсөө аягүй сайн автозамын инженер болно. Ийм гой замууд байрна те. Ингээ мөрөөддөг байлаа гэхэд за би 9-р ангиад төгсөөд ерөөсөө энэ техник технологийн одоо политехник коллеж гэдэгт орчихё. Орох юм бол би ингээд аягүй олон давуу талуудтай байх юм байна те. Нэгдүгээрт бол би улсаас тэтгэлэг авах юм байна. Сар болгон 100 мянган төгрөгийн тэтгэлэг авах юм байна. За энэ бол миний сургалтын хэрэгцээнд бүрэн хангана. Хоёрдугаарт тэгвэл энэ сургууль бол одоо тоног төхөөрөмж маш сайтай. Тэгээд хүлээн зөвшөөрөгдсөн ийм сургууль юм байна. Сургалт одоо маш сайн, боловсон хүчин маш сайтай ийм сургууль юм байна. За энэ сургуульд би ороод 9-р ангидаа ороод сурлаа гэж бодоход би 2.5 жил суралцаад бүрэн дунд боловсралтай. Дээрээс нь тий яг 10 төгсөн одоо дээр үеийн бол 10 төгссөнтэй адилхан бүрэн дунд боловсролынхаа гэрчлэгийг аваад дээрээс нь мэргэжлийн үнэлэхтэй бүр тэр чин зэрэгтэй тий 3 буюу 4-р зэрэгтэй ийм одоо автозамын засварчин гэдэг ийм мэргэжилтэд төгслөө. За төгсөнгүүтээ одоо бас тодорхой хэмжээнд нас нь одоо арай хүрээгүй учраас нөгөө нэг ажил хөдөлмөр эрхлэх бас нас нь арай хүрээгүй байдаг л та. Тэгэхээр би өшөө одоо энэ сургууль дотроо шатлаад техникийн боловсролд 1.5 жил сурчаа. За ингэх юм бол автозамын техникч гэдэг би юм аавна. Тэгээ 1.5 жил сураад би техникийн боловсролын дипломтой олно. За ингээд тэрэндээ сурж байхдаа мөн л нөгөө тэтгэлэг маань үргэлжлээл явна. Тэтгэлэг улсаасаа аваад явчихна гэсэн. За ингээд техникчээрээ төгсчөөд за би дээд боловсрол руугаа бакалавр руугаа орё. Тэгэх юм бол би 4 жил сурахгүй. Яагаад гэвэл миний техникийн боловсролын кредитийг дүүцүүлээд тий суурийг дүүцүүлээд яг одоо дотроо шаталж байгаа учраас дүүцүүлээд тэгээд би 2.5 жилээсээ дээд боловсрол эзэмших юм байна. Одоо хурдчилж төгснө шүү дээ. Хурдчилж төгснө гэсэн. Ингээд би бол ерөнхийдөө одоо 12 төгсөөд нэг дээд сургуульд ороод энэ цаг хугацаанд мэргэжлийн үнэмлэхтэй техникчийн дипломтой ингээ бакалаврын дипломтой болоод төгсөх юм байна. За ингээд доороос нь эхлээд ингээ шатлаад явчихаар дөнгөж 12 төгсөөд орсон хүмүүсээс шал өөр. Яагаад гэвэл мэргэжлийн чиг баримжаа авчдаг. Би одоо автозамын инженер болох юм бол юу хийх юм бэ? Автозамын засварчин гэдэг чинь юу хийдин гэдэг яг нөгөө одоо тэр хөдөлмөрийн ам чимтгийг мэдрээд тухайн мэргэжлийнхаа онцлогийг мэдрээд үнэхээр тэр нөгөө мэргэжилтэд дур сонирхолтой, чин сэтгэлтэй инженер хийхээрээ би хэн болох юм бэ гэдгээ мэдээд төгсдөг учраас манай одоо боловсролын энэ тогтолцоо бол маш одоо өвөөчтэй тогтолцоо. Тийм учраас манай сургуулийг хүүхдүүд бол маш сайн сонгож ирдэг байх гэж ингэж бодлоо. Одоо энэ одоо лицей сургууль гэж нэрлэдэг шүү дээ. Тэр юм ээ.
Тэгээ ер нь бол тэгж ойлгож болно тий. За ингээд манай сургууль бол ингээд шаталж болно. За мөн 9-р анги төгсөөд заавал одоо политехник коллеж бас сонгохгүй байж болно. Тэгэх юм бол одоо нэг Японы тогтолцоо бол одоо дэлхийн дээр бол нэлээд одоо сайн тогтолцоо гэж бас болоо хэлэгдээд байгаа. Тэрний яг энэ Койсон буюу инженер техникчийн ажилтан бэлтгэдэг энэ Койсон гэдэг тогтолцоо бол Монгол улсад нэвтрээд 5 дахь жилдээ болж байна. За энэ жилийн хувьд бол манайх одоо анхны төгсөлтөө хийх гэж байна. За энэ хүүхдүүд бол 9-р ангиа төгсөөд одоо орж ирдэг. Тэгээд нийтдээ 5 жил суралцаад мэргэжлийн дээд боловсралтай буюу одоо дипломын зэрэгтэй төгсдгөө. Тэгээд энэ хүүхдүүд бол одоо жирийн одоо сургууль төгсөгчдийг бодох юм бол яг нөө гараараа юм хийдэг, бүтээгч инженерүүд болж төгсдөг. Тэгэхээр яг одоо манай энэ 5 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд өнөөдөр гэхэд бол дипломынхаа урьдчилсан хамгаалтанд орж байна. Тэгээд урьдчилсан хамгаалтан дээр ажил олгогч нар маш их ирж сууж байна. Манай одоо энэ Койсон тогтолцоогоор бэлтгэсэн хүүхдүүдийг бол үнэхээр сонирхож байна ажил олгогчд. Тэгээд одоо диплом дээр нь ирж сууж гад сайн аюутаа авах гэдэг шүү дээ. Тэгэхээр ингээд диплом дээр нь одоо 90 одоо олон ажил олгогч нар сууж байна. За тэгээ манайхаас одоо сонгогдоод төгсөгч нараас Японд одоо бүр ажлын урилга авчихсан 6 оюутан байж байна. Тэд нар тий одоо энэ жил төгсөж байна тий. Тэгээд ер нь одоо нийт төгсөгчдийн ихэнх хувь нь бол ажил хөдөлмөр эрхлэнэ. Одоо хөдөлмөрийн зах зээл дээр бид нарыг инженерээр ажиллана гэсэн юм эрмэлзэлтэй төгсөж байгаа. А ер нь нэг нийт төгсөгчдийн нэг 10 орчим хувь нь бол цаашаага ихтэй сургуульд үргэлжлүүлж суралцна гэсэн ийм бас хандлагатай байгаа. Тэгэхээр манай дээр бол 3 ийм том тогтолцоо хэрэгжиж байна гэсэн. Койсон тогтолцоо, тэгээ политехник коллеж дээр бол чадамж суурилсан сургалтын тогтолцоо, за дээд сургуульдаа бол CDIO арга зүйн стандарт гэсэн ийм 3 том тогтолцоо бол манай сургуулийн хувьд хэрэгжиж байна. Ийм онцлогтой байна тий. Тэр дээд сургуулийн дээр стандартыг хэлж өгөөч, тэр тодорхойлж өгөө. Тэр сая юуг хэлж өгөөрөө. За CDIO гэж за энэ яг зүгээр харийн нөгөө 4 үгийн тавчлал юм шиг одоо монгол хүнд бас буухгүй байж болно. Тэгээ монголчлоод ингээд хэлэх юм бол бодож сэтгэе. За тэгээд тэрийг дизайн завгараа гаргаа. Тэгээд тэрийг одоо амьдрал ахуйда ашиглаа, хэрэглээ, туршиж үзээ гэсэн ийм утгатай 4 үгийн тавчлал багхгүй юу. Тэгэхээр ер нь бол энэ арга зүйн стандарт яагаад одоо энэ дэлхийн түвшинд инженер техникийн ажилчдыг бэлтгэхэд хамгийн сайн тогтолцоо болоод ингээд хувирчваа гэхээр анх бол тэр Массачусетс их сургуулийн одоо нэг профессор одоо энэ мундаг сайн инженерүүдийг яг хөдөлмөрийн зах зээл дээр ямар ч одоо юугүй яв цав нийцэх ийм инженерүүдийг яаж бэлтгэх вэ гэдэг толгойгоо нэлээд гашлагсан байна. Тэгэхээр энийг бол ерөөсөө сургалтынхаа явц процесс системээр л бэлтгэх юм байна гэж ингэж бодоод санаачлаг гаргасан. CDIO гэдэг санаачлаг дэлхийд дахинд энийг бол маш сайн мэддэг. За энэ санаачлага маань хөгжсөөр, өргөцсөөр олон сургуулиуд хэрэгэлсээр хагаад арга зүй стандарт болж хувирсан байна. Тэгэхээр энэ 12 стандарт дотор бол одоо үзэл баримтлаас ахгуулаад хөтөлбөрийн одоо үр дүнгээ тодорхойлохоос ахгуулаад сургалтын орчин, багшийн одоо хөгжил, за тэгээд одоо хөтөлбөрийн үнэлгээ энэ төргээд ингээд 12 стандарт бол байдаг. Энэ 12 стандартыг яв цав одоо сургалтандаа нэвтрүүлээд явах юм бол манай сургалтын процесс маань маш сайхан системтэй болно. Хамгийн гол нь хөдөлмөрийн зах зээл дээр маш сайн бэлтгэгдсэн боловсон хүчин бэлтгэх юм байна гэж үзэж байгаа. Тэгэхээр яагаад энэ маань тэгж байгаа юм гэхээр одоо үр дүнгийн одоо хөдөлмөрийн зах зээл дээр барилгын инженер байлаа гэхэд яг хэнийг төгсөх юм бэ? Мэдлэгтэй, ур чадвартай, хандлагатай л гэдэг нь яг ямар мэдлэг, ямар ур чадвар, ямар хандлагатай, ямар ёс зүйтэй хөдөлмөрийн зах зээл дээр ажил олгогч юу хүсэж байгаа, тэрийг нь яаж бэлтгэх вэ гэдгээ урьдчилаад үр дүн болгоод тодорхойлцдог. Тэр үр дүндээ хүрэхийн тулд нөгөө арга зүй одоо юугаа багшийн одоо тэр хөгжил, сургалтын орчин, менежменттэй бүгдийн тэмдэглүү чиглүүлдэг. Тийм учраас яалтчгүй энэ дэр маань бол сайн одоо төгсөгч төгсдөг. Тэгээ энэ системийн маань онцлог бол ажил олгогч, сургалтын байгууллага хоёр маш сайн уялдаатай нэгт холбоотой ажиллаж иж энэ бол үр дүнгөө өгдөг ийм одоо юу байгаа стандарт байгаа. Одоо жишээлбэл төгсөгч бол шууд ажиллараад ажиллахад бэлэн. Бэлэн. Үйлдвэрлэгч бол одоо шууд ажиллах бэлэн хүн авах нь шүү дээ, тийм. Энэ талаараа их давуу талтай. Тий. Тэгээд яг манай бид нар бол яадаг л да нөгөө хөтөлбөрийн шинжилэл өөрчлөлтөн дээр бол ажил олгогчдын оролцоог аяг оролцуулдаг. Тэгэл ажил олгогчдыг манай төгсөгчд одоо ямар чадвартай байна вэ? Та нарын хүссэн одоо тэр ажлыг хийж гүйцэтгэж чадж гэнэ үү? Ямар одоо зүйл хэрэгтэй байна гэхээр ажил олгогч нар их хвчлэн одоо за яг вэ тэр юуг бол ур чадварыг бол тэгтээ тэргүй дадлага туршлагаар олгочдгийг.
Гэхдээ биднэрт одоо энэ цаг хугацаар зарцуулахгүй сайн ур чадвартай ажилтны ирүүл сайн л байна тий. За хамгийн их хүсдэг юм юу байх юм гэхээр цаг баримталтай, худлаа ярьдгүү, хулгай хийдгүү. Тэгээд одоо ёс зүйтэй, төлөвшөлтэй, зөв хандлагатай ийм л одоо хүнийг хүсэж байна. Ийм л хүн та нар бэлдээд өгөөч гэгээд ингээд хүсээд идэг. Тэгэхээр яг тэр юу бол CDI арга зүйн стандарт дотор бол хувь хүний одоо хөгжил, тэр төлөвшөр, багаар ажиллах энэ чинь нийгэмд гараад хамт олонны дунд ажиллана. Тэгэхээр хамт олон дунд ажилладаг, удирддаг, манлайлдаг, энтерпренер байдаг тийм хүмүүсийг бэлтгэдэг юм хөтөлбөр дотор нь ороод өчтдөг. Ийм онцлогтой. Тэгээ бид нар бол яг энийг бол хэрэгжүүлээд одоо 2 дахь жилдээ л болж байна л да. Одоо пайлот хэлбэрээр төсөл хэлбэрээр бол явж байгаа. Гэхдээ энэ бол маш их үр дүн гарч байгаа. За ямар үр дүн гарч ийн гэхээр нэгдүгээр курст орж ирээд хүүхдүүд маань ямар одоо би жишээлбэл барилгын инженерт орчлоо. Аль сургууль тэгж явж байгаа тий. Орчлоо. Эхний 1 2 дугаар курс дээр баахан ерөнхий эрдмийн 10 жилд үзчихсэн хичээлүүдээ л үзээ яваад идэх. Нөгөө математик, хим, физик нөгөөдгөө үзээд би хизээ барилгын инженер болох юм бэ. Нөгөө барилгын инженер болох нөгөө гол юмаа үзэхгүй болохоор ингээд шантраад за би ер нь буруу сургуульд ороод ирсэн байна. За би буруу мэрэгжил сонгосон юм байна. Ингээ болдог ч юм уу ажил мэргэжлийн чиг баримжаагаа авч чаддгүй. Зарим нь магадгүй юу хийхээ мэдэхгүй барилгын инженер гэдэг талбай дээр гараад юу хийхээ мэдэхгүй болохоор зүгээр ээж аав ч юм уу найз нөхд нь ингээд зөвлөхөр ороод ирсэн. Тэгээ ингээд явж яснаа гинтгэн нөгөө 3 4 дугаар курстэй орж ирээд мэргэжлийн хичээлүүд ороод ирэхээр одоо ойлгодог. Тэгээ тэр нь хожимдсан байдаг. Сургуулаа солих байлдаг. Альсгүй бол ингээд нөө дутуу юм уу аваад идэг те. Тэгэхээр бүр 1-р курст байхад нь хөтөлбөртөө өөрчлөлт оруулаад бүр эхнээс нь инженерийн удирдгал гэдэг хичээл оруулаад ирж байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр барилгын инженер хүн бол ийм юм хийдэг юм байна. Үйлдвэрийн танилцах дадлахад явуулдаг. Нөгөө нэг инженерүүдийг авчирч ирээд янз бүрийн ярилцлагууд хийдэг. Тэгээд инженер хүн бол сэтгэдэг, боддог, загварчил дизайнаа гаргадаг, зураг зурдаг, прототип буюу модель зураг гаргадаг юм байна гэдгийг нь 1-р курст байхад нь яг тэр хөнгөн тийм хөөрхөн деталь ажлуудыг хийгээд тэр хичээл дээр нь ингээд ажил мэргэжлийн чиг баримжааг аягүй сайн олгож явдаг. Багаас нь одоо тэр сэтгэх, дадах тий. Одоо хандах бүгдийг бий болгож байна тий. Бүгдийг бий болгоно. За одоо тэгэхээр нэг оюутан нэг төсөлт ажил авлаа. За жишээлх юм бол ямар төсөлт ажил авах вэ гэхээр бүр 1-р курсээс тэрийг авна. За жишээлх юм бол манай сургууль дээр яадаг вэ гэхээр 1-р курст байгаа барилгын инженер, сангийн инженер, замын инженерийн хүүхдүүдэд инженерийн удирдгал хичээл орлоо. За ингээд гадуур явуулаад сургууль дотроо байж болно, гадагшаагаа явж болно. Ямар асуудал вэ? Асуудлыг олоод хараад ирээ хүүхдүүдээ. Ингээд судалгаа хийлгээд ингээд зах зээл дээр гаргацдаг. Тэгэхээр хүүхдүүд явж ирж ийснэ гинтхэн манай сургууль энэ юу хоёрын оюутны байрны хооронд гэрэлтүүлэг айгу муутай байдаг юм байна. Тэгэхээр энэ гэрэлтүүлгийн асуудлыг шийдэж өхийн тулд одоо тэр бол асуудлаа олоод харсан байна. За тэгвэл энэ асуудлыг хэдүүлээ яаж шийдэх вэ? Зургаа гаргаад сэтгий бодъё, завгарчлын энэ хоорондын талбай дээр хичнээн гэрэлтүүлэг байх вэ? Энэ гэрэлтүүлгийг яаж одоо хямд төсөр аргаар те шийдэх үү те гэдэг шийдлүүдийг гаргаж ирээд за энэ дээр ерөөсөө нарны панелаар ч гэдэг юм аа эсвэл нөгөө мэдрэгчтэй юм гэрлүүд байх хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу. Ингээд гэрлүүдээ ингээд за ийм гэрэл байх байна гэдэг судалгаа гаргаад орхичдгүү. Тэрийг бүр хийдэг. Одоо тэр хооронд зам дээр одоо гэрэлтүүлгээ хийдэг байна шүү дээ. Хийгээд нөгөөх нь яг мэдэрч гинөө, яг амьдралдаа ашиглаа болж гинөө. Дараа нь бүр нөгөө тэр оюутны байранд руу явж байгаа хүүхдүүдээс судалгаа аваа те. Тэгээд тэрийг засаж сайжруулад ингээд айл 1 2 дугаар курст байхдаа тийм одоо ажлуудыг хийгээ явчихаар яг 3 4 дугаар курстай мэргэжлийнхаа нөгөө хичээлүүдийг ороод ирэхээр нөгөөх маань хүндэрч явсаар курсын төсөл ингэж явсаар агаад дипломын төсөл болоод ингээд хувирдаг байж байгаа. Тэгэхээр тэрийг бол тийм ур чадрыг бол аль 1-р курсээс эхэлж эзэмшдэг болсон байна. Яг ингээд барилгын хулх дээр би харсан ингээд ийм барилгын одоо өрлөгийн ингээд булан байж байна тий. За яг цахилгааны хулх дээр яг цахилгааны яг гардаж шийгээд эцсийн үр дүнгээ хардаг тий. Энэ чиг давсаж гэнэ үү. За би авцасургыг харсан машины бас ингээд мотор байна, машины кабин байна тэгээд машин тэнтэй барьж явж байна. Дээр нь машин засвар гэдэг харахад тэр бол ерөөсөө хүн болгонд ингээд эхнээс нь шууд харьцуулж штэ. Тэр юунд оруулж байгаа байхгүй тийм юу хийж гэн ямар юм хийх гэж байна. Тэгээ одоо жишээлх юм бол манай автомашины ангийнхан бол яг тэр сургалтын стенд сүүлийн үеийн тоног төхөөрөмжл маш сайн тоноглогдсон. Тэр хүүхдүүд яадаг вэ гэхээр одоо манай монголчууд бол Прус гэдэг машиныг маш их хэрэглэж байна тийм. За тэгвэл Прус машины яг дотор талын одоо тэр ямар одоо эдээс бүрддгийн тийм. Ингээд бүр өөрсдөө задаргаагаа игээд маш том нөгөө стендүүд оюутнууд хийцэн байгаа та бодвол харсан баг тийм. Тэрийг оюутнууд хийж байгаа. Одоо маш их хэрэглээнд байдаг энэ машин маань одоо ямар одоо бүтцтэй ямар техникийн эдэлбэрүүдээс бүтэж байгаа гэдгийг нь өөрсдөө бүр ингээд задаргаа хийгээд ухсраад стендүүд хийцэн. Ер нь бол манай одоо оюутнуудын
багш нарын нэг арга зүйн нэг хэлбэр бол нэг хийнгээ суралцах зарчим гэж явж байгаа. Ерөөсөө хүн ингээд юм хийгээд ирэхээр юу ч бодохгүй хийдэггүй юм байна. Заавал нөгөө толгой нь ажилтдаг. Тэгэхээр мэдлэг гэдэг юм бол аяндаа нөгөө ингээ юм хийгээд ирэхээр мэдлэг чинь хэрэгцээтэй болж ирдэг. Тэгэхээр хэрэгцээг нь мэдрүүлж юм мэдсэн хүн бол хизээч мартдаггүй юм байна. Одоо бид нар чи ярьдаг шүү дээ нөгөө нэг юм гурвалжин байгаад идэг. Ингээд хэдий их ингээд хоорондоо лекц уншаад багш ингээд лекцлээд байна. Мэдлэгийн зөвхөн 10% тогтож байгаа. Тэр орой дээр нь байгаа шүү дээ. Хэдий их нөгөө оюутнуудаар хийлгээд өөрсдөр нь яриулаад ингээд завгэрчлуулаад асуудлыг олж харуулад мэдлэгийг бүтээлгээд байна. Төдөө энэ чинээ нөгөө мэдлэгийнх нь 90-с одоо 98% тогтож идэг гэж. Бүр ийм одоо боловсрол судлалын юу идэг шүү дээ. Би нөгөө нэг одоо юу гэдэг хэвлэл хөрөөл ингээд байгууллагаас анхан үүсгэн байгуулсан. Ажиллаж байгаа. Тэгээд дараад нь хэвлэл хөрөөлтөнд бид нар тэр чинь дайны засгийн газар хөрөнгө оруулалттай ийм бас төрийн суу олгоос нэг сэтгүүлч сургалт бэлддэг. Тэгээд богино хугацааны сургалт одоо гэдэг байхгүй. Богино хугацааны сургалт 14 хоног 7 хоног. Тэгэхээр би бас бодож байгаад бас үр дүнтэй бас нэг юм зүгээр юм байна гэдэг нэг юм дадлага давангайс нь 6 сарын сургалтыг санаачаад үүсгээд бий болгосон. Тэгээ энэ болохоор яадаг гэхээр ийм охин өөр мэргэжлийн хүмүүс танад ч адилхан баг шүү те. Өөр мэргэжлийн хүмүүс одоо тухайл одоо юу гэдэг тэр хүн хүсэг мэргэжил авцсан байна шүү дээ. Одоо ингээд өөрөө сэтгүүлч болох хэрэгтэй байсан хүн бол одоо эмч болсон ч юм уу, багш болсон ч юм уу, өөр инженерч болсон юм. Тэрэндээ дуртай биш. Алдсан. Тэгээд тэр үнийг нөхөхийн тулд тэгээд боловсрол авцсан хүмүүс зөвхөн тийм одоо тэр зөвхөн тэр эсхийг мэдлэг олгож байгаа байхгүй. 6 сарын тийм нэг курс хийсэн. Одоо хүртэл явдаг шүү дээ. Маш амжилттай. Үр дүнд. Яг тэр чинь дадлага давангаалаад яг авъя гэсэн юм өгдөг байхгүй хүн. Тэрнтэй айдхан сонсогч шүү. Ерөөсөө тэр хөтөлбөртөө яадаг вэ гэхээр хөдөлмөрийн зах зээл дээр хэрэгтэй байгаа тэр ур чадвар нөгөө оюутнуудын эрэлт хэрэгцээ ийм юмн дээр ингээд тулгуурлахаар зэрэг хүн чинь ингээд ерөөсөө ингээд аливаа юмд чинь хэрэгцээ гэж сурдаг юм байна. Тэгээ бүр ингээд гачигдаа хэрэгцээ гэдэг чинь зүгээр наад захын үгээр хэлэхээр гачигдаад байгаа тэр зүйлийг хэлээд байгаа шүү дээ. Үнэхээр би энэ мэдлэгийг л энэ ур чадварыг л олж авахгүй бол болохгүй байдаг гэдэг тэр сэтэл хүсэл эрмэлзэл тэр юмыг нь өдөөж өгөөд хүүхдүүдээр тэгээ аяндаа тэрэнд чинь ингээд оролцоод гараараа юм хийгээд ирэхээр хизээч мартагддгүй тэр нь улам одоо мэдлэг нь бат ахдаг бодон дэвшдэг ааха тэгээ явдаг юм байна. Тэгээ тэрийг л ерөөсө хөтөлбөр болгоцсон. Тэгээ тэрийг одоо хөтөлбөрөөр хэрэгжүүлээ явж байна. Та өөрөө бодох тэр ямар мэргэжилтэй? Би химийн мэргэжилтэй. Тий. За та өөрөө бас энэ одоо тэр яриад байсан тэр сургалтанд амрагдсан уу? Тэгээ энэ CDIO арга зүй стандарт гэдэг дээр манай Монгол улсын одоо боловсролын одоо яам биш тэр яам бол бас тодорхой төсөл хэрэгжүүлээд энэ 6 ихтэй сургуулиудын багш нарыг бол үндэсний хэмжээнд бэлтгэсэн л дээ. Тэгээд бэлтгэхдээ бол маш олон ийм цуврал одоо компани сургалтуудад хамрагдуулаад тэгээд Сингапур руу гадагш нь яваа сургаад тэгээ энэ арга зүй стандартыг бусад одоо багш нарт нь түгээн дэлгэрүүлээд бараг эн чинь бараг 3-4 жилийн процесс болж ингэж удаан хугацаанд яваад ирэхээр багш нар чинь яг чин эрмэлзэлтэй үнэхээр энэ арга зүй стандартыг түгээ дэлгэрүүлэе гэсэн хүмүүс нь үлддэг юм байна. Тэр чинь анх чинь 50 гаруй хүн байж байгаа л бүр эхлээд бол 100 гаруй хүнд түгээн дэлгэрүүлсэн шүү дээ. Тэгээд 50 гаруй болоод тэр нь ингэж явсаар хагаад яг үндэсний хэмжээнд 26 мастер багш гэдгийг бэлтгэсэн. Одоо шигшгцээр агаад тий. Тэр 26 мастер багшийн нэг бол яг хувийн ихтэй сургуулиудын төлөөллөөс бол ганцхан бий байгаа. Бус нь бол дандаа улсын шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Монгол Улсын их сургууль, Батлан хамгаалахын их сургууль, за соёл урлагийн их сургууль гэдэг. Тэгээд Монгол Улсын боловсролын их сургууль гэдэг ингээд 6 сургуулийн багш нар байгаа. Хувийн ихтэй сургуулиуд зүгээс бол ганцхан бий байгаа. Тэгэхээр би өөрөө нөгөө үндэсний хэмжээнд бэлтгэгдсэн нөгөө арга зүй стандартаар нь яг нөгөө олон жилийн хугацаанд ингээд сурцсан болохоор энийгээ илүү төлхөө нөгөө сургуулийнхаа юун төвшөнд бол бас буулгаж байгаа гэж бодож байна. Тэгээ манай багш нар бол яг энэ CDI арга зүй стандартыг бол нэлээд сайн одоо бас нэвтрүүлээд сургалтынхаа үр дүн гаргаад
ингээ явж байгаа. Тэгээ сая бол бид нар бас багш нарынхаа нөгөө заах арга ур чадрын уралдааныг зохион байгуулсан. Тэгээ тэрэн дээр бол манай багш нар сүүлийн үеийн одоо мэдээллийн технологиг маш сайн ашиглаж байна. Документ камер, лайтборд энтергээд энэ одоо сүүлийн дэвшилт технологиудыг маш их ашиглаж байна. Тэгээ одоо бид нар юу гэж үзэх вэ гэхээр бид нар хуучин яг одоо тэр сурч исэн арга барилаараа хүүхдүүдэд хичээл заана гэж байхгүй болцсон. Өнөөдрийн хүүхдүүд шал өөр болцсон. Маш их мэдээллийн хэрэгслүүд, маш их мэдээллийн одоо хаанаас бол хаанаас мэдээлэл авах боломжтой болцсон. Тэгэхээр энэ одоо орчин үеийн хүүхдүүдэд бид нар яг хуучнараа заагаад авах юм бол ирээдүг нь хулгайлж байна гэсэн үг. Тийм учраас тэр хүүхдүүдийн хэрэгцээ, тэр хүүхдүүдийн онцлог тохируулж сургалтын арга зүйгээ одоо сонгож аавна гэдэг бол маш их ажил байдаг. Тэгээ тэн дотроо одоо энэ сүүлийн үеийн мэдээллийн технологиг одоо хослуулж одоо ашиглана гэдэг бол багшаас маш их хөдөлмөр зарцуулдаг. Тийм болчиход байгаа тийм. Тэгээ тэрийг бол бид нар одоо бас нэлээд сайн сургуулийнхаа төвшөнд хэрэгжүүлж байна гэж хэлж болно. Сургуулийн хувьд бол би бас бодож байна. Ер нь бол байр сав тэгвэл одоо их том саруулхан одоо их тийм зориултий. Би бас номын сангийг харж үзсэн. Одоо номын сан бол их сайхан одоо өргөн тий. Энэ бол одоо хоолны газруулах том байдаг шүү дээ. Тэгэхэд бол одоо бас номын сан бас том өргөн саруулхан байсан гэж харж яхад бол. Тэгээд багш нар сайтай. Одоо энэ сургуулийн онцлог бол тийм ээ. За дээр нь болохоор ингээд одоо Японы одоо бас ингээд багш нартай хамтардаг тийм сургалт дээр их олон давуу талтай баг шүү. Тий. Яг бид нар бол багш нараа бол аюул сайн бэлтгэдэг. Дотооддоо болон гадаадд. Тэгээ манай багш нарын ер нь бараг 80% нь Япон, Герман, тэгээд Солонгос энэ юуны орнуудад бол гадны орнуудад бол бэлтгэгдсэн, богино болон одоо урт хугацаагаар бол бэлтгэгдсэн. Тэгээ манай сургуулийн онцлог бол яг ур чадвар суурилдаг учраас ур чадвартай багш нар яалтчгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр багш нарынхаа ур чадварыг байнгын тасралтгүй сайжруулах ийм сургалтуудыг бол багшийн хөгжлийн одоо югаараа бол хийхгүй бол болдгоо. Тэгээ багш нарыг бол айгаа маш сайн одоо бэлдэж авдаг. Тэгээ энд бол мэдээж хэрэг зөвхөн сургууль хувийн зардлаасаа гэхээсээ илүү янз бүрийн төсөл хөтөлбөрүүдэд оролцоод одоо Германы GICT гэдэг төсөл байж байна. За тэгээ мянганы сорилтын сангаар бол маш олон одоо компонент 11 бүрэлдэхүүн төслүүд хэрэгжүүлсэн. Энд бол багшийн хөгжил рүү чиглэсэн маш их одоо сургалтууд байгаа. За Японд бол бид нар тэр Kaizen системээрээ дамжуулаад олон багш нарыг сургасан юм байж байгаа. За тэрнээс гадны багш нар гэж манай тэр одоо богино олон урт хугацааны сургалтууд хийдэг. Бүр бүхэл бүтэн хичээлүүд заадаг, модулууд заадаг юм байж байгаа. За Kaizen систем бол ерөөсөө бараг сургуулийн бараг 30% нь бол Япон багш нар байдаг. Тэгээ одоо өнөөдөр гэхэл одоо диплом хамгаалтан дээр нь 7-8 Япон багш нар сууж авах жишээтэй тий. Тэгээ Япон багш нар бол урт хугацаагаар нэлээд сайн ирдэг Kaizen систем дээр дээд сургууль дээр ч гэсэн. За дээд сургуулийн хувьд бол энэ юун дээр англи хэлтэй инженер бэлтгэх гэдгийг ер нь бол зорж байгаа. Тийм учраас энэ яг натив одоо хэлтэй тий. Унан одоо тэр хэлтэй хүмүүсийн урьж авчирч сургалт явуулдаг. Одоо манай дээр бол Роберт гэдэг багш 6 жил англи хэлний хичээл зааж байна. Яг унан одоо англи хэлтэй хүн шүү дээ. За тэгээд нэмээд одоо энэ Fulbright сангаар бол бид нар сүүлийн 3 жил бол дандаа одоо Америк, Англиас бол багш нар авсан. Эх хичээлийн жилд 19-с 20 оны хичээлийн жилд бас Америк нэг эмэгтэйг авах гээд бид нар бүр ингээд бүх юм бэлэн болцсон ажиллаж байна. За дээрэс нь Германы хөтөлбөрт хамрагдаад Германы бас багш нар манай дээр богино урт хугацаагаар нэлээдгүй сургалт явуулдаг. Политехник коллеж дээр бол Герман багш нар бол нэлээд сайн явуулдаг. Одоо энэ 5 сарын 27-наас 2-3 хоногийн сургалт явуулах гэж бэлтгэл ажлаа хангаж байна. 9 сард бол нэг багш бүтэн 3 сар одоо сургалт явуулахаар ирэх гээд ингээд төлөвлөж байна. Тэгэхээр бид нар бол энэ гадна дотны яалтчгүй нөө инженер технологийн сургууль учраас инженер технологи бол асар хурцтай хөгжиж байгаа. Тэр хөгжлийг дагаад бол бид нар бол бас энэ багш нар боловсон хүчнээ бол байнга сайжруулж явахгүй болдгоо нэг юм байна. За манай сургалтын орчин бол үнэхээр бусад одоо сургуулиудтай харьцуулах юм бол нэг оюутанд ногдох талбай хэмжээ бол маш өндөр. Тэгээд 2015 онд нөө Forbes гэдэг нэг сэтгүүл байдаг. Тэгээд тэрнээс бол Монголын тухайн үед одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа 87 ихтэй сургуулиудын дунд ранк тогтоох одоо эренбэлэх нэг тийм судалгаа хийсэн. Тэгээд энэ судалгаа бол гадны хараат бус одоо хөндлөнгийн аудит маягтай одоо тэр хүмүүсийн нөгөө сэтгэл ханамжийн судалгаа энтрийг оролцуулж агаад олон улсын тэр байгууллагын жишг одоо судалгааны аргачлалаар судалгаа авсан байдаг. За энэ судалгаагаар бол манай сургууль яг одоо нэг хүүхдэд ногдох талбай хэмжээгээр бүр 87 ихтэй сургуулиас 2 тэрэн бэлэгдсэн. Инженер технологийн
одоо сургалт олгодог сургуулиудаас бол 2 дэрэн бэлэгдсэн ийм бас юу байгаа. Бид нар бол энийг бол амжилт гэж хэлж болно. Энийг бол шүтээсийн ард орно гэсэн үг үү? Тий, энийг бол одоо яамнаас юм уу мэрэгжлийн хяналтаас ирээд тогтоогоогүй. Яг хөндлөнгийн яг судалгааны байгууллага ирээд олон улсын байгууллага ирээд тогтооцсон учраас бид нар энийг бол давуу тал гэж үзэж байгаа. Тий. Ер нь сургуулийг яад өгнөдөг вэ гэхээр бол төгсөгчөөр нь өгнөдөг байхгүй юу? Одоо шилбэл бид тэр эвлэн хүрээлэнгээ дадлага давангайсан манай курс төгсөхэд бол энэ 100% ажилтаа болдог байхгүй юу? So ингээл төгсөж явахт нэг төгсөлтөн дээр л ингээл хүмүүс аваачдаг. Хөлнүүлээ байгуул аваачдаг хүмүүсийг. Нүд өөрөө ажлын амир өөрөө бий болгодог. Энэ хоёр утга шүү дээ. Яг тэрнтэй адилхан за техник технологи дээд сургуулийн одоо бас юм төгсөлт. За эцсийн үр дүн дараа ирнэ шүү дээ. Энэ нэрнтэй тэр нь ямар дүн байдгийг одоо шил ажлын байран дээр хэдэн хүн очиж гэнэ гэсэн ийм судалгаа байна. Тэгэхээр манай сургуулийн хувьд бол сая Аз намхан далайн бүс нутгийн АПАК гэдэг байгууллагаар магадлал итгэмжлүүлсэн. Тэгээд тэр гадны байгууллагын одоо магадлал итгэмжлийн байгууллагын хамгийн гол шалгуур бол ерөөсөө яг энэ байгаа. Төгсөгчдийн одоо хэдэн хувийн ажлын байртай болж байна вэ? За тэгээд тэр гадны улсууд бид нар болохоор Монголдо нөгөө судалгаа хийхээр юу гэж үздэг вэ гэхээр одоо нөгөө төгсөөд мэргэжлэр ажил хийж байгаа хүмүүсийг одоо ажил эрхлэлтийн хувьд оруулж явдаг. Бид нар ч нөгөө панел судалгаанууд аваад төгссний дараа төгсөө 6 сар 12 сар гэл ингээл баахан судалгаа аваа явдаг. Тэгэл тэн дотор ч нөгөө мэргэжлэр ажиллаагүй болохоор энэ ажил хөдөлмөр эрхлээгүй гэдэг ингээд нэг судалгаа хийгээд идэг. Тэгэхээр гадны орнууд бол тэр мэргэжлэр байна уу, өөр мэргэжлэр байна уу, ерөөсөө ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Дээрээс нь нэмээд манай сургуулийн одоо ялангуяа политехник коллежийн оюутнууд бол шатал сурдаг. Дээшгээ бакалавр энтер руугаа тэр сурж байгаа дэвшил анги дэвшил сурж байгаа тэр сурж байгаа төгтөөч нь бол энэ хөдөлмөр эрхлэлтэн дотор орноо. Тэгэхээр манайх тэр бүр ингээд нөгөө судалгаа хийгээд танаа 92% нь ажлын байртай болдгийм байна гэсэн юм дүгнэлт хийсэн байгаа. Тэгэхээр бол бидний төгсөгчдийн одоо 92% нь ажлын байртай болдог. Өндөр дүн байна. Тий, өндөр дүн. Энэ бол улсын дунджаас даруй 30% бараг илүү байгаа байхгүй. Тэгээ яагаад ингэж нүү гэд ингээд хараад үзэхээр манай оюутнууд төгсөөгүй байхдаа ажлын байртай болчдөг. Яагаад гэвэл нөгөө үйлдвэрлэлийн дадлагт гарахдаа нөгөө дадлага хийлгсэн компаниуд нь авъя гэд. Тэгээ одоо манай дээр сүүлийн үед ингээд нэг дадлага хийх төхөөд ирэхээр ажил олгогчдоос хамгийн их ирдэг манай дээр ирдэг алтан бичиг юу гэдэг вэ гэхээр танаа одоо оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлагт авъя гэд. Өдөрт л одоо 20-30 компани алтан бичиг явуулж байгаа жишээт. За яагаад ингэж вэ гэхээр манай сургууль бол хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн хэрэглэдэг гэдэг мэргэжлүүдээр бэлтгэдэг юм байна. За жишээлх юм бол дээд сургуультай бол барилгын инженер, сантехникийн инженер, автозамын инженер, цахилгаан хангамжийн инженер, автомашины инженер, за хүнсний инженерчил буюу хүнсний инженеруудыг архитектур гэдэг ийм одоо хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн их эрэлттэй гэдэг мэргэжлүүдээр төгсгдөг юм байна. За тэгвэл политехник коллежтэй болохоор зэрэг яг энэ мэргэжлүүдийн суур мэргэжлүүд буюу барилгын цэцэл чимэглэлчин, барилгын мужаан, одоо мужаан бол маш их эрэлттэй байна. Барилгын цахилгаанчин, барилгын сантехникч, гагнуурчин, түрүүний миний хэлээдсэн автозам гүүрийн барилгын ажилчин, засварчин, за тэгээд тогооч, за одоо хамгийн их эрэлттэй их анги дөрвөлт өндөртэй байдаг мэргэжил хүнд машин механизмын оператор гэдэг. Энэ мэргэжлүүдээр бид нар мэргэжил олгож байна. Тэгэхээр энэ бол хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн их эрэлттэй байдаг. За мөн одоо техник технологийн политехник коллеж дээр бол бид нар техникийн боловсрол эзэмшүүлдэг, техникчүүд бэлддэг. За энэ нь бол автомашины механикч. Одоо механикч бол маш их эрэлттэй. Төгсөөд бол бараг 100% ажлын байртай. Одоо энэ дотор мэргэжил дотор 100% ажлын байртай мэргэжлүүд маш их байна. Олон байна. Ингээд дундчлал 92. Тий. За барилга угсралтын техникч гэж байна. За мөн одоо сантехникийн техникч, сангийн одоо техникчүүд бол маш эрэлттэй байна. За мөн одоо барилга угсралтын мужааны техникч гэдэг. Одоо мужааны техникч бол маш их эрхцээтэй байна. За зам гүүрийн техникч, цахилгааны техникч гэдэг. Ингээд эдгээр бол ингээд сонсохоор л ингээд нөх хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй байгаа мэргэжлүүд байгаа. Тэгэхээр яалтчгүй эдгээр маань одоо хөдөлмөрийн зах зээл дээр гарахаасаа өмнө ажлын байртай болчихдог нь бол эндээс харагдаж байгаа. Сая би одоо ингээд оюутлогод очиод үзлээ даалдуурахад яг энэ мэргэжлийн хүмүүс ажиллаж шүү дээ. Өөр жилд ба? Тий, ажиллаж байгаа. Одоо манай дээр оюутлогоо дээр энэ жанлуу байдаг гэдэг энэ залуу маань ажиллаж байгаа. Энэ жанлуу байдаг. За энэ жанлуу байдаг маань яасан бэ гэхээр дэлхийн ур чадварын одоо олимпик гэж болдог. Бид нар одоо ингээд нэг бүхийн одоо янз бүрийн спортын олимпиад болдог. Тэрэндээ ингээд үздэг те. Тэгтэл яг ур чадвараараа бас олимп зохиогддог юм байна. Дэлхийн түвшинд. Яг одоо ур чадвар энэ мэргэжилтэй ажилтнууд ч хоорондоо өрсөлддөг. Тэгэхээр энэ ур чадварын олимпиад бол манай сургуулиас маш сайн оролцдог.
За анх бол 2015 онд бол энэ дэлхийн ур чадварын энэ байгууллагууд бол Монгол улс нэгдэж ороод анхны 2015 оны Сан Паулод болсон Баризилд болсон энэ одоо уралдаанд бол манайхаас 3 мэрэгжил бол оролцсон байдаг. За тухайлбал энэ Можаны мэрэгжил оролцсон байгаа. Энэ Можаны нар мантах гэдэг хүүг оролцсон байгаа. За мөн одоо энэ ганц хойж гагнуурын төрлөөр оролцсон. За тэгээд тогоочийн төрлөөр энэ мөнх эрдэнэ. За энэ мөнх эрдэнэ бол одоо манай сургуультай IT кафе гэдэг сургуультай бол энэ ажилдаг. Энэ маш ур чадвартай өндөртэй манай дээд боловсролтой одоо шатлаа сурж байна. За энэ хүүхэд маань одоо мятад механикч хийж байна тий. За энэ хүүхэд маань хуваараа одоо яг Можаныхаа чиглэлээр ажиллаж байна гэх жишээтэй. За энэ гурав бол маш амжилттай сайн оролцсон. Монгол улсаа төлөөлөд манай сургуулийн 3 хүүхэд ахна шүү дээ. За дараа нь бол энэ 2017 онд бол зохион байгуулагдсан Абу Дабид Арабад зохион байгуулагдсан. Энэ бол ингээд 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг ийм тэмцээн байна. Тэгээ Монгол улсын одоо үйл ажиллагаа явуулж байгаа 83 одоо Политехник коллеж Месүтийн бүх хүүхдүүд Монгол ур чадвар гэдгийг одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зохион байгуулдаг. Тэр Монгол дотооддоо тэрнээсээ шалгарсан хүүхдүүдэд бүр нэгдүгээр ярианд орсон хүүхдүүдэд бэлтгэж байгаа тодорхой хэмжээнд бэлтгэж агаад тэгээд яг дэлхийн түвшинд өрсөлдүүлдэг байна шүү дээ. Тэгэхээр тэндээс тэр олон ихтэй сургууль юуны Политехник коллеж Месүтийн одоо хүүхдүүдээс манайхаас ийм олон мэрэгчлэр ингээд оролцсон гэдэг бол манай сургуулийн ер нь бол чансаг харуулж байгаа. Одоо сургалтын чанар сайн байгааг харуулж байгаа гэж би тэгээд наач анхны медаль авчирсан гэв. Тий. Тэгээ энэ жанлуу байдаг бол 2017 он зохион байгуулагдсан тэмцээнд бол гагнуурын төрлөөр оролцсон. Энэ бол Монгол улсад хамгийн их анхны медалийг авчирсан ийм хүү байгаа. Энэ бол одоо оюут толгойд ажиллаж байна. Гүний уурхад түрүүний таны хэлдэг гүний уурхад яг энэ гагнуурынхаа төрлөөр ажиллаж байгаа. За дараа нь бол Можаны төрлөөр Эрдэнэ мөнх гэдэг залуу орсон байгаа. За энэ бол одоо нэг ижил төстэй нэг сургалтын байгууллага бол Можаны багш хийж байгаа. Тэгэхээр одоо энэ жил 19 онд 2 жил тутамд нэг удаа гэхээр 19 онд зохион байгуулагдах гэдэг тийм. Тэгэхээр 19 оны дэлхийн ур чадварын олимп буюу ур чадварын тэмцээн болвол Казан Орсын холбооны улсын Казан зохион байгуулагдав. Тий. Тэр Казаны одоо уралдаанд бол манайх Можаны төрлөөр Батбуян гэдэг хүү оролцох гээд эксперт багшаар нь манай анх 2 гэдэг багш оролцох одоо шинжээчээр ажиллах гээд ингээд бэлтгэл ажиллаа хангаж байна. Сая бүтэн 1 сар Солонгос улсад бэлтгэл хийж аваад ирсэн. За одоо удахгүй тий яг тамирчинтай адилхан бэлтгэл хангаж байгаа. Тэгээ одоо удахгүй бол яг одоо бэлтгэл урьдчилсан одоо юу болгож шалгуур болгож Оросын холбооны улсад бас урьдчилсан юм болох гэж байна. Тэгээд 8 сард бол Казаны юунд бол бид нар мордноо. Тэгээ энэ хүүхдүүд маань одоо бэлтгэлээ багш нар маань бэлтгэлээ одоо маш сайн хангаж байна. За манайх бол Монгол улсын хэмжээнд барилгын мэргэжлийн жижиг сургуулиасаа гадна одоо яг энэ Можаны буюу энэ модны одоо юугаараа бол сайн. Тэгээд чадамжийн төвийг бол манай сургууль дээр байгуулагдсан. Одоо олон газрын одоо багш нар оюутнууд бол манай чадамжийн төв дээр тодорхой хэмжээгээр одоо сургалт зохион байгуулахад оролцдог. Одоо Монгол улстай ховорхон байдаг тэр чадамжийн төв бол манай дээр байж байна. Тэгээ манайх бол эндээс хараад ахаар энэ Можан бол ерөөсөө ингээд сүүлийн 3 жил тасралтгүй явж байгаа. Тэгэхээр энэний чансааг бол бас харуулж байгаа. Тэгээ бараг 5 жил манад Эрик гээд Германы багш зөвлөхөр ажилласан яг Можаныхын төрлөөр. Тэгээ бас энэ дээр бол амжилт үзүүлэхэд энэ багш нар энэ дадлагын бааз суурь маш сайн нөлөөлж байгаа. Ер нь сургуулийн чинь ингээд сонгоход бол ингээд хараад дээш нэгдүгürt бол эрэлт хэрэгцээ тэгээд ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй байна. За хоёрдугаарт нь ерөнхийдөө бол одоо багшийг хардаг. Гуравдугаарт сургуулийн баазыг хардаг. Илүү тэгж л хардаг шүү дээ өөрөө зөвсөл. За энэ уруу л одоо харах хэрэгтэй байна гэж. Тий зөв. Ерөөсөө одоо харин би түрүүнд хэлсэн нээлттэй хаалганы өдрөлөг зохион байгуулахдаар
эцэг эхчүүд аяг үздэг. Яг ямар баацтай багш нарын боловсон хүч нь ямар юм. Тэгээ ямар одоо юутэй менежменттэй сургуулийн гэдгийг маш их хардаг байж байгаа. За тэгээ энэ юун дээр болохоор нэмэт хэлэхэд манайх бол энэ дэлхийн ур чадварт одоо оролцож байна. Дэлхийд одоо юугаа амжилтаа гаргасан байна. Дэлхийн түвшинд өрсөлдөж байна. Дэлхийд одоо нөгөө мөрөө үлдээж байна гэдэг шиг бид нар бол дэлхийн хэмжээнд гарч ичээ гэдэг. Тэгээ бидний бол эрхэм зорилго бол олон улсын улсад одоо жишгээр одоо хөрвөх чадвартай ийм маш сайн бүтээгч одоо мэрэгчлээ ажилтан болон инженер бэлтгэнэ гэсэн эрхэм зорилготой. Тэгэхээр эрхэм зорилготой хүрэхин тулд бас байгууллага бол стратеги төлөвлөгөөгөө боловсруулад тэрэн төрхийн төлөө бүх одоо үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг. Тэгэхээр бид нар бол бас олон улсын магадлалын итгэмжлэлд ер нь бол орхон зүйтэй юм байна гэд анх бол орсон байгаа. Тэгээ одоо энэ жил бол 2 дахь удаага ороод хамгийн анх тэр АПАК гэд байгууллагаар бид нар бол магадлалын итгэмжлэл хийлгэсэн. Тэр магадлалын итгэмжлэлээр бол манайх мөнгөн өргөмжлөл хамгийн анх удаа авч ирсэн. Тэгээ одоо сая 2019 онд бол 2 дахь удаага магадлалын итгэмжлэгдлээ. Тэгээ ер нь хөндлөнгийн одоо энэ гадны улс орнуудын гадны одоо энэ байгууллагаар магадлалын итгэмжлэл хийлгэнэ гэдэг чинь бол бүх одоо сургалтынхаа үйл ажиллагаа процесс байгууллагын түвшинд магадлалын итгэмжлэл хийлгэнэ гэдэг бол бидний нөгөө одоо юу гэдгийг шаардлага одоо шалгуурыг бол хангаж байна гэдэг нь бол харагдаж байна. Олон улсын түвшинд хангаж байна гэдэг нь харагдаж байна. Энэ чинь хувийн сургууль шүү дээ. Хувийн сургууль. Тэгэхээр хувийн сургууль одоо юу гэдэг энэ том ачаа өөрчин гэсэн үг шүү дээ. Юу гэдэг энэ боловсролын хөрөнгө оруулалт гэдэг бол их одоо юу гэдэг хөрөнгө оруулалт их удаан барьдаг. Тэгж ойлгосон шүү дээ. Буцааж одоо бараг барихад ийм хөрөнгө оруулалт гэж. Тэгэхээр нийгэм хариуцлагатай шахав хариуцлагын зүгээс хийж байгаа гэж анзаарч байгаа байхгүй. Тэгэхээр улсын зүгээс энэ хувийн сургуулиудыг одоо яаж дэмждэг юм. За тодорхой зардал хариуцах юм байна уу? Улсын сургуультай адилхан. Яг политехник коллежийн хувьд бол нөгөө оюутнуудад итгэлэг олгож байна. Тэр бол тий үндэсний хэмжээнд бол одоо ийм мэрэгчлээ ажилтныг бэлтгэхэд бол чиглэж ажиллаж байна гэсэн үгтэй. За тэгээд мэдээж хэрэг политехник коллежийн хувьд бол бас нэг хувьсах зардал гээд бас өгдөг, бас дэмжлэгүүд байдаг. Дээд сургуулийн хувьд бол яг бид нар бол одоо яг улсаас юу яана гэхээр бол бас тийм одоо бас тодорхой юунууд бол нэг тийм хангалттай босол да. Тэгээ ер нь бол одоо бас сүүлийн үеийн мэдээллийн хэрэгсэл одоо янз бүрийн одоо юмнуудаар тэр мэдээллийн ихцэх одоо буруу бэлтждэг юм уу эсвэл үнэхээр тийм мэдээлэл хийдэг юм одоо энэ хувийн ихтэй сургуулиудыг цөөлнөө гэд ингээд идэг бол бидний хувьд бол бас аюу хүндрэлтэй байдаг. Яагаад гэх юм бол эн чин чанар хаана вэ? Тэнд сургалт явагдаж байгаа хэвээр. Тэгэхээр чанаргүй сургуулиудыг цөөлнө. Тэр мууг нь хаагах юм шүү. Муу сургуулиас байр. Тэгэхээр тэр чин хувийн их дээд сургууль руу чиглэснээс илүүтэй чин төрийн бас ингээл зөндөө олон сургуулиуд байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө чанар хаана вэ? Тэнд л сургалт явагдана. Чанаргүй сургуулиудыг хаана л гэсэн ийм юмнуудыг одоо ярих юм бол логикийн хувьд бол зүг болох л та. Тэгээд хувийн сургууль бол үнэндээ бол үнэхээр нийгмийн хариуцлагыг авч авдаг. За ялангуяа манай сургуулийн хувьд бол манай дээр ч одоо яг хүмүүсийн одоо амьдралын төвшин бол бас нэг тийм нэг жоохон доогуур тэгээд тэр нэг хөгжлийн бэрхшээлт эмзэг бүлгийн хүмүүс бол судалгаагаар одоо 80% нь бол сурдаг. Тэгээд тэр нь бол хотын одоо захын дүүргийн ялангуяа сангийн архын дүүргийн одоо юунууд айл өрхийн хүүхдүүд доогуур. Тий айл өрхийн хүүхдүүд бол нийлээдгүй сурдаг байгаа. Тэгээд тэрэн дээр бол бид нар бол бас нийгмийн хариуцлагыг үүрчин л тэр хүүхдүүдэд одоо ямар л одоо хэрэгцээтэй хөнгөл дурамшуул байдгийн, тэтгэлэг байдгийн, зээл байдгийн, юу хэрэгтэй байна бүх юмыг одоо бас хангаж өгөхөд бол бид нар дэмжиж ажилдаг, олон газруудтай холбож өгдөг. Тэгээ сая бол манайх энэ хичээлийн жилээс оюутан хүний хөгжил үйлчилгээний хэлтэс гээд байгуулга одоо хэлтсийг байгуулад тэрэнд бол орон тоогийн нэмж өгөөд тэгээд зорилт бүлгийн одоо нэмзэг бүлгийн хүүхдүүдтэй бүр харилцах ийм сэтгэл зүйч хүртэл манад орон тоогоор ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо сургалтаас гадуур зөвхөн одоо сургалтын байгууллага бол нэг сургалт олгоод нэг сургалт хийгээд идэг байгууллага биш. Тэр хүүхдүүдийн одоо нэгэн хэсэг болсон, амьдралын нэгэн хэсэг болсон үйл ажиллагаа бол тэн дээр явагддаг. Тэгэхээр танхимын бус одоо тэр сургалтын бусаар олгодог нөгөө төлөвчлөлтөнд зориулсан ийм үйл ажиллагаа үйлчлэгнүүдийг асар ихээр үзүүлдэг байгаа. Тэгэл спорт, урлаг, одоо авиас бүх зүйл дээр нь тулгуурлаад янз бүрийн одоо клубүүд, дугуулангууд яг сонирхлоор нь хичээллүүлж байна. За манай дээр болохоор
одоо спортын чиглэлээр гэх юм бол төрөл бүрийн карате, одоо тэр регби, тэр сагсан бөмбөг, хөл бөмбөг, нөгөө волейболын чинь бүх төрлүүд хичээлж байна. Жиргэжүүлэлтийн бодибилдингийн одоо багш хүртэл хичээлж байна. За дээрэс нь бол бид нар яг нөгөө инженер техникийн гэдэг чиглэлээр яг тэр чиглэлийг одоо хөгжүүлэх одоо клубүүд бол ажиллаж байна. За дээрэс нь авиасыг хөгжүүлэх янз бүрийн одоо нөгөө амьд хөгжмийн одоо нөгөө гэдгийг хамтлагч гэдэг юм уу те. Хүүхдүүд чинь бас нөгөө зөвхөн нэг инженер хүн болох ч байгаа ингээл тоо бодоол нэг зураг зураад суух биш чөлөө цагаа одоо зөв болсон өнгөрүүлэх бүхэл үйл ажиллагааг чиглүүлсэн ажлуудыг бол манай тэр оюутны хөгжил үйлчлэгийн нээлттэй зохион байгуулж явуулж байна. Юу гэдэг ингээд Европын орнд ч гэсэн одоо Азийн орнд ч очиход бол ингээд оюутны байрны гадаа бол таны хэлээд байгаа ийм ажлуудыг явуулдаг. Тэр нь спортын том талбай байдаг шүү дээ. Тэгээ ер нь энэ хааван залуу хүн хаана тэнд бол спорт байх хэрэгтэй гэдэг. Би ойлгох танаас сургуулиуд судахгүй бас тийм спортын том талбайтай болох гэж байна. Тийм манай сургууль чинь ер нь бол га талбай одоо ихтэй 2.4 га талбайтай шүү дээ. Тэгээ тэрэн дээр цаатлын ер нь бол кампус хэлбэрээр ингээд оюутны байртай, сургалтын байртай, тэгээ дотроо бол нөгөө бүх орчингууд нь бүрдсэн ер нь кампус маягийн байр л да. Тэгээ тэн дотроо тэр хөл бөмбөгийн талбай, сагсны одоо талбай, тэгээ тэр нь өвөлдөө нэг одоо мөсөн булгуурын энэ юм юу болцохоор юм бас мобайл байдлаар аль алиндаа улирлын чанар харгалцахгүй ашиглагдах боломжтой ийм спортын битүү заал тий. Спортын бас тийм цогцлбор барих гад одоо бүр зураг нь гарцсан ингээд ер нь бол энэ 100 бол газар шорооны ажил нь эхлэх гээд ингээд явж байна тий төлөвлөд явж байна. Би зөний зүйл бас одоо манай Монголд нэг юм ах шиг ер нь бол ихтэй сургуулийн тоо би бас их байна гэж өөр хувьд харж байгаа байхгүй. Тэр яг энэ Баатарлын сайдын хувьд хэлээд байгаа юм бас би зарим талаас нь дэмждэг байхгүй юм гээд жишээлбэл учиргүй олон тэр хувийн бөгөөд одоо улсын ч гэсэн байж болно тий. Ер нь чанаргүй сургуулиуд одоо хаах хэрэгтэй. Тэрийг бол дэмжиж байгаа. Тэгээд харин чанартай бол хувийн байна, улсын байна байж ах хэрэгтэй. Ингээд тэгээд ер нь бол одоо энэ манайд одоо ингэ харахад ингээд нэг юм тооны онос хөөцөлсөн юм бол бүх салбарт хардаад байгаа байхгүй. Манай хэвлэл мэдээллийн салбар дээр ч тийм байна тий. Одоо боловсролын салбар дээр би хэмжээг алдсан харж байгаа байхгүй. Уул чанар руу явах хэрэгтэй. Тий. Одоо яг нэг юу байгаа да. Чанар хүртээмж шин тоо тий. Тэгээд өртөг зардал гэдэг нэг гурвалжин гэж бодъё л та. Тэгэхээр чанар одоо ихсэх юм бол нөгөө хоёр чинь одоо адил талтай гурвалжин байлаа гэж бодоход чанар ихсэх юм бол нөгөө хоёр нь буурах гэдэг тий. Хүртээмжээ нэмчихээр бас буурах гэдэг. Өртөг зардлаа нэмчихээр аль нэг нь доголдох гээд ингээд яг адил талтай гурвалжин болж чадахгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр аль алийг нь тогтолцоогоор нь одоо зөв авч явахын тулд зайлшгүй улсын хэмжээнд бодлого байхгүй болохгүй. Уусаа бодлогоор авч явна. За хуучин бол нөгөө одоо юу гэдгийг Баян хонгарт гэдэг юм, Ар хангаад гэдэг юм уу тэдэн одоо багш тэдэн инженер хэрэгтэй юм байна гэж бодлогоороо зохицуулаад цөөн тооны ихтэй сургуультай байгаа тохиолдолд ковотод өгдөг байсан. За техник технологийн дээд сургууль дээр барилгын инженер нэг 20 хүн хэрэгтэй байна. Улсын хэмжээнд 20 хүн хэрэгтэй байна. Та нар нэг 20 хүн эсвэл аваадах гэдэг ингээд улсаас ковотын өгдөг байсан. Одоо яамнас гэдэг юм уу та. Тэгэхээр энэ бол одоо боловсролын хуулиндаа өөрчлөлт оруулаад ер нь хөдөлмөрийн одоо энэ зах зээлийн нийгэм чөлөөтэй болгоод хин одоо сайн өрсөлдөж чинь хин одоо шилдэг байна тэр хүн элсэгчээ олж авах гэд ингээд ерөөхдөө ковотыг бол сургууль өөрсдөө үйл ажиллагаа одоо тэр нөөц боломжиндоо тохируулаад ковота тогтоодог юм болцсон. Тэгэхээр сургууль болгон ковот тогтоогоод ирэхээр нэг бас нэг юм сөрөг тал ажиглагдаад байгаа сүүлийн үед. Ямар сөрөг тал вэ гэхээр яг таны хэлдэг тооны хойноос үүсэлтэд байгаа. Ерөөсөө нөгөө нэг оюутны төлбөр дээр санхүүжилт явагддаг. Тийм учраас оюутны тоо их байх юм бол тухайн байгууллагад мөнгө их орчих гээд байна. Тийм учраас ерөөсөө юу ч хамаагүй ерөөсөө хүн л авахын төлөө ингээд ширэн өрсөлддөг болсон. Тэгээ одоо бол хэвлэл мэдээл таач хэллээ нэлээд замбраагүй болсон. Ерөөсөө юу ч ярих нь хамаагүй ингээд ерөөсөө тэр сургуулийн сурталчилгаа янз бүрийн одоо PR мэдээллүүд бол маш их хийгдэж штэ. Сайн муу мэддэхгүй. За тэгэхээр би бол түрүүнд яг тэр хэний сайдын одоо тэр гэдэг юм уу боловсролын яамны бодлогыг бол дэмжиж ажилладаг боловсролын байгууллагын хүн учраас гэхдээ одоо тэр чанаргүй сургуулиудыг цөөлөх асуудлууд дээр ажилласаа чанартай бол тэр хувийн хойно улсын хойно гэдгийг бүр дэмжээсээ бодлогоор нь дэмжээсээ янз бүрийн одоо төсөл хөтөлбөрт оруулаач хамруулаач бид нар одоо нөөц байна одоо бүр энийг хийх ирмэлзэл байна гэдэг юмыг л одоо бүр дуу хоолой олж хэлмээр байна тий. Одоо би зөвөр ингээд орон орныг харахад бол нэг юм одоо хоёр салбарыг л ерөөсөө орог ингэж ус төржүүлдэггүй одоо хөнддөггүй нэг хоёр салбар байна. Нэг нь эрүүл мэндийн салбар, нөгөөт нь боловсролын салбар. Ийм хоёр салбар байна шүү дээ.
Тавд одоо боловсролын салбарт ажиллаж байна тийм. Тэгэхээр энэ боловсролын салбар одоо хичнээн чухал юм бэ гэдгийг хэлээд шүү дээ. Яг бол энэ нэгдүгээр эрүүл ахс гэдэг маш чухал. Хоёрдугаарт нь боловсролтой мэдлэгтэй чадвартай өнгөд бол улс орны авч явна. Хөгжилтэй. Энэ үүднээсээ үүдний одоо энэ салбар гэдэг доктортой сайн авч явахд ёстой гэдэг байна шүү дээ. Манай Монгол улс төр энэ салбараар нэг маш тийм докторгүй айгүй бодлого өрөөнд хэлж шүү дээ. Ингээд ягаад гэвэл одоо тэр бодлогыг зангидж авч явах баг нь байнга өөрчлөгддөг. Сонгуультай холбоотой. За нэг юм ингээд болохандаа гэж итэл нөгөө хүн буугаад өөрчлөгдөд ирэхээр тэрийг дэмжиж үргэлжлүүлж авч явдггүй. Залгамж холбоо гэдэг юм байхгүй. Тийм болчиход байгаа тохиолдолд бол энэ боловсрол бол үнэхээр доголдоод байна. Хаана. Тэгээ боловсролын тогтолцоо бол өөрөө бүхэлдээ юм системээр нь тогтолцоогоор нь байдаг байтал одоо ингээд дээд боловсрол гэж нэг тусдаа тий. Тэгээ энэ политехник коллеж гэж ингээд нэг хөдөлмөрийн яамд тусдаа. За тэгэл нэг сургуулийн өмнөх боловсрол гэж тусдаа ингээд нэг тусдаа баахан үйл ажиллагаа явуулсан, тусдаа өөр хөтөлбөр янз янз юм явуулсан юм юмнууд хоорондоо нэгдэж одоо нийлж ажиллахад айгүй төвхтэй. Тэгээ сая бол яг багш нарын 7 дугаар чуулган болсон. Бүх багш нарыг одоо нийлүүлсэн аль салбарт ажилладаг байсан. Ямар одоо тийм шийдвэр гарсан бэ? Тэгээд тэрэн дээр бол яг 7 дугаар чуулган болоод ер нь 23 жилийн дараа зохион байгуулагдаж байгаа 7 дахь чуулган гэдэг. Тэгээд хүрэлцэх сайдын эвэл дор зохион байгуулагдсан. Тэгээд тэрэн дээр бол яг ер нь бол бүх газрын төлөөлөл болгоод нэг 800-аад багш нар ирсэн. Цэцэрлэгийн тэгэл баг дунд боловсролын энэ политехник коллеж ингээл тэгээд тусдаа хилцүүлгүүд явсан. Тэгээд тэр юуны хурлын бол тогтоол шийдвэр юмнууд нь бол гарцсан. Одоо янз бүрийн одоо мэдээллийн юун дээр бол байж байгаа. Ямар үр дүнтэй энэ хурал болсон тэгээд? Яг ер нь үр дүнтэй. Багш нарын одоо энэ нэр төр сүүлийн үед бас их алдчихээн тийм. Янз бүрийн одоо юу гэдгийг болохгүй одоо энэ сошиал ертөнцийн нийгэм одоо энэ хэвлэл мэдээлэл чөлөөтэй болохын хэрээр одоо хүмүүсийг их доромжилдог одоо гутаадаг юм ажлууд бас хийгдээд байна шүү дээ. Тэгэхээр тийм нэр төрийг одоо багш нарын нэр төрийг хамгаалах юм бас юу хийж өгөөч гэдэг ийм юмнууд бол явагдаж байгаа. Хоёр тэгвэл багшийн хөгжил онцгой чухал үүрэгтэй. Тэгэхээр 1 сарын 1-ээс багшийн хөгжлийн тухай хууль батлагдсан. Тэгээ багшийн хөгжлийн тухай хууль батлагдсантай холбогдуулаад сургууль болгон дээр багшийн хөгжлийн төвтэй байхаар төвөөрөө дамжуулаад багш нарыг одоо сургадаг байхаар ингэж тогтолцоотой сургадаг байхаар бас тэр тогтоол дээр бол гарсан байж байгаа. Тэгээ ер нь бол одоо багш хүний нөгөө нийгмийн одоо халамж гэдэг юм уу те одоо нөгөө тэтгэвртэй гарах нас за тэгээд нөгөө нийгмээс халамж үйлчлэгээний талаар бас нэлээдгүй тодорхой юмнууд бол гарсан. Бас үр дүнтэй хурал болсон гэж миний зүгээс л үзэж байгаа. Багш хүн одоо гол шалгууранд та юу хэлэх юм бэ? Зүгээр нь мэдлэгтэй байх хэвээр тэр хүн бол маш их одоо боловсролтой байх хэвээр хамгийн гол нь их сэтгэлтэй байх хэвээр гэж би яасан шүү дээ. Бусдын төлөө сэтгэлтэй. Энэ одоо нэг том хэмжүүр юм уу гэж харсан юм. Тэгээ яг одоо Монгол улсын боловсролын их сургууль бол яг багш үлдэгдэг баг улсын ганц сургууль байна те. Тэгээ хувийн сургуулиуд бол яг нэлээд олон багш нар бэлтгэж байна. Монгол улсын их сургууль бол бас багш үлдэж байна. Тэгээд одоо бол нэг элдв ерөнхий шалгалтын босоо оноогоор ерөөхдөө авчаад байна шүү дээ. Тэгэхээр яг багш эмч болох хүмүүс төр бол тусгай шалгуур бол би бүр аваасаа гэж боддог байхгүй юу. Яг түрүүний таны хэлдгээр хүүхдүүд хайртай, чин сэтгэлээсээ тийм боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс ч одоо янз янзын хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол тодорхой бас нэг шаардлага тавьж ингэж авах юм бол бас нэлийн чанар өснө гэж бодож байгаа. Нэгт хоёр тэгвэл манай юун дээр одоо юуны байдал дээр Монгол улсын байдал дээр ч гэдэг багш нар одоо хамгийн бага цалинтай тий багш болох юм бол одоо нэг зээлнээс зээлний хооронд ингээл нэг явдаг ийм хүмүүс болохгүй багшийн одоо тэр сайн үнэхэр чин сэтгэлтэй байгаад тэр багшийн юуг бол боловсролыг одоо сонгож сонгож одоо орох хүүхдүүд айгүй цөөхөн байгаа байхгүй. Тэгэхээр энэ багш гэдэг хүний үнэлэмжийг айгүй сайн нэмэх хэрэгтэй. Тийм төр засгаас бас нэлээд бодлогод бариад бас ажлууд хийгдэж ах шиг байна. Тэгээд энэ багшийн үнэлэмж нэмэгдчих юм бол дагаад багшийн нэр хүнд үнцэн өснө л дөө. Тэн дээр бол би бас тэгж бодож байна. Тэгэхээр багш нар бол юу гэдэг энэ Японд ингээд явж хат бол 3000 хүнээс нэг хүнийг шалгуулж авдаг гэдэг их өндөр шалгууртай юм байна. Тэгэхээр бол яг тэр хэмжээгээр бас үнэлэмж тэр хэмжээгээр цайлна. Тэр хэмжээгээр үнэ хариуцлага тэр үний хэмжээр нийгмийн нөлөөх үүрэг гэж явд юм л. Тэгэхээр багш би бол бас боддоо шүү. Ер нь бол хувь заяа явал бас багшлах юмсан гэж боддоо шүү. Тэгээ манай сургууль чи өөрөө нөгөө инженер техникийн боловсрол олгодог болохоор багш нар бол их хвчлийн инженерүүд идэг. Тэгээд яг инженер хүнийг багш олгож бэлтгэнэ гэдэг бол бас айгүй
бас нэлээд үйл ажиллагаа ордог. За гаргая. Тий, за харга одоо тэр чинь хүнд мэддэг юм хүнд хүргэнэ гэдэг бол тусгай одоо арга зүй аргачлал хэн болгон одоо нэг багш игээд ах бас юугүй өөрөө одоо сонирхол нь байлаа ч гэсэндээ тэрийг одоо хөгжүүлэх тийм эрмэлзэл авах хэрэгтэй. Тэгээ одоо тэр багшийн хөгжлийн төвөөрөө дамжуулаад бид нар бол багшийг бэлтгэх бас нэг юм системтэй сургалт энтрүүд хийгээд инженерүүдийг багш нэлээд болгож байна. Манай одоо дотооддоо бол нийт ерөнхий эрдмийн хичээл заадаг багш нараас бус нь бол бүгд л инженер техникч нар байгаа. Тий. За та бүхэн ингээд ярилцлага өндөрлж өнөөдөр таныг бас студид хүрэлцэн ирсэнд баярлалаа. Би бас техник технологийн одоо дээд сургуулийн сургууль хариуцсан одоо багшиг өнөөдөр сурж оролцуулсандаа бас таатай байна. Тэгээд ер нь бол их сонголтын өмнөөс монголчууд байж байна. Би бас монголчуудаас сонголтыг бас зөв хийгээсэй гэж бодож байгаа. За хэрвээ би бол хэрвээ залуу байсан бол би бол одоо техник технологийн дээд сургуулийг сонгоно гэж бодож байна. За танд баярлалаа. Тэгээ манай сургууль бол бас урайтай. Бид насан туршийн боловсролыг танд эзэмшүүлнэ гэдэг урайтай. Тэгэхээр яагаад гэх юм бол тэр хүн бол насан турштай сургуультайгаа холбоотой байгаасай мэдээж хэрэг хүнд бол эзэмшсэн мэдлэг бол ур чадвар бол бас хуучирдаг юм байдаг. Тэгэхээр зэрэг энийгээ бол хөгжүүлэх дараагийн шатандаа ингээд одоо ажил олгох хөдөлмөрийн зах зээлдээ голдохдохгүйгээр явъя гэвэл өөрийгөө тасралтгүй хөгжүүлж явах ийм хэрэгцээ байж идэг. Тэгэхээр энэ хэрэгцээ бол манай сургууль дээр бүрэн байж идэг. Нөгөө нэг шатлсан тогтолцоогоор мэргэжлийн сургалтаас ахгуулаад магистрийн түвшинд хүртэл агсын түвшинд хүртэл сургах бүхэл одоо сургалтын систем нь байж байна. Тэгэхээр бол бид энийгээ бол бас нүур бардам бид насан туршийн боловсролыг эзэмшүүлнэ. Та одоо хүрэлцэн ирээрэй гэдэг юм өөрөө. Насан туршийн одоо тэр сургалт гэдгийг чинь бас насан туршийн одоо хоолтой одоо яаж штэ залгуулж өгж ойлгож авах нь штэ. Болно тий. Тэгээ олон талаас нь ойлгож болно. Насан туршдаа та хоолтойгоо болох нь шүү гэдэг. Тэгш насан туршдаа суралцаал насан туршдаа хүнд голдохдохгүй явна гэдэг чинь бол үнэхээр насан туршийнхаа хоолыг олж авч байна. Тий. Өөрийгөө авч байгаа бусдыг авч байгаа тий. Танд баярлалаа. Тэгээд технологийн дээд сургуулийн хамт олонд бас амжилт хүсье. Бас Монголын энэ одоо юу яг өнөөдөр эдрээ тавьд бас энэ бос хотын салбарт бас үнэтэй хувийг нь оруулж тий. Та бүхний бас ингэ бүтээж байгаа хийж байгаа зүйлс бол одоо цаашаа уран дэлгэрэх болтугай. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Амжилт хүсье. Эрхэм үзэгчдээ өнөөдрийн зочноор техник технологийн дээд сургуулийн сургууль хариуцсан захирал Баярмаа оролцлоо. Хамтаа үзэгчдээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая. Сэндийн инхбат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут.